Дараагийн мэдээ гэр хорооллын багуудын хөрсний бохирлыг бууруулахаар эко ариун цэврийн байгууламж барьж эхлээд байсан. Гэвч ажлын явц удаашралтай улмаас холбогдох албаны мэргэжлээс мэдээлэл хэлээ. Орхон аймгийн Баян-Өндөр цумаас 2018 онд хөрсний бохирдлын судалгаа хийсэн. Тэрхүү судалгаагаар гэр хорооллын ихэнх газар хөрсний бохирдол өндөр гарсан. Үүний шалтгаан нь нөхөн ариун цэврийн байгууламж хэмээн судалгааны баг үзэж 2019 оноос эхлэн хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын багуудад эко ариун цэврийн байгууламжийг барих төсөл хэрэгжиж эхэлсэн. Тус ажлын өрөөнд гэр хорооллын айлуудын дунд эко ариун цэврийн байгууламжийг стандартын дагуу барьсан тохиолдолд урамшуул олгох журмаар явагдаж байна. Тухайн айлуудын онцлогоос бас шалтгаалж байна. Жишээлбэл эртнээс өөрчлөлийн бүстэй багууд бол одоо манай иргэд маань одоо эко ариун цэврийн байгуулалт байхаа яг нэг нойлж орлоншгоо ойлгоод байдаг. Тэгээ тэр бүсэлтээр айлынхаа одоо хашааныхаа урд хэсэг чил энд хийгээсэй ухаад үзэхээр нууц нойл байх чинь ингэ болдгоо ч юм уу. За иймэрхүү бэрхшээл чинь байна. За тухайн иргэн тэр нойлоо буцаад одоо хуучин нойлоо буулгах хэрэгтэй. За энийгээ буулгахгүй ч юм уу тодорхой иргэнтэй холбоотойгоор өөртөө хөрөнгө оруулалт хийж хат өөрийнхөө одоо итгэх явах хэрэгтэй. Дээрээс нь компани талаас бол зохион байгуулалтын арга хэмжээ авах багч нэг бас байна. За зарим газар бол нөгөө энэ эко ариун цэврийн байгуулалт маань хөлөлтийн үсгээр 3 м тухж байгаа. Одоо стандартаар. Тэгэхээр зарим газар ялангуяа Эрдэнэт буудлаг багууд дээр хадрахаг учраас одоо 2 м дүүч ухаар ингээд цаашаа хад гарч ирдэг. Тэгээ ингээд техникийн нөгөө энэ шаардлагууд бол байгаад байгаа. Гэхдээ энэ болгоныг бол бид одоо тухайн компани энэ бол одоо зохион байгуулалтын арга хэмжээгээр явдаг. За одоо бол тэр 240-ыг хад гараад ирснийг одоо цааш нь авах боломж технологиуд бол байна. Тэгээд ингээд энэ болгоныг бол шийдвэрлээл явж байгаа. Эко ариун цэврийн байгууламжийг барихад 3 үе шатаагаар хэрэгждэг. Нөхөн ухах, газар дорх байгууламжийг өсөрч суйрлуулах, мөн газар дээрх байгууламжийг барьдаг. Дээд доод байгууламжийг гэрээт компаниар бариулж дууссан тохиолдолд 2 сая төгрөгийн урамшуул олгоно. Дээд байгууламжийг хувийн журмаар барьсан тохиолдолд 200 сая төгрөгийн урамшуул олгох юм байна.